Сайн уу өглөөний мэнд. Өнөөдөр 10 сарын 22-ны өдөр. Тэгээд өнөөдөр нэг захиалга орж ирсэн. За энэ маань юу вэ гэхээр миний өмнө нь хийж исэн нөгөө нэг бясалгал хийхдээ ашигладаг ийм өнгөний хүрднүүдтэй тийм суудаг бас нэг тийм кушн маягийн юм захиалсан. Дээрэс нь 3 болон 5 дугаар ангийн 2 охиндоо бэлий захиалсан. Тэгээд өнөөдөр тэрийг хий. Би болохоор өнгөнүүдээ ингээд нуглаад энэний хараа бүр дэлгэрэнгүй бичлэг нь миний хамгийн анхны видеонууд дээр байгаа. Хэрвээ та нар сонирхвол тэрийг маань үзээд ерөнхийдөө дэлгэрэнгүй бичлэгийг үзээд гэртээ бас туршиж үзээрэй. За надад 20 өнгө хэрэг болж байгаа. Тэгээд би юу ашиглаж байгаа гэвэл ийм шугам ашиглаж байгаа. Тэгээд ийм нөгөө нэг гоё юм дэлбээ хийж байгаа хгүй ийм хүртэн. За тэгээд өнөөдөр гадаа маш дулаахан байна. Хаачиж бүр нэг хэсэг сая айгүй амар хүйтэрсэн. Гэхдээ өнөөдөр гоё дулаахан байна. 2 хүүгээ цэцэрлэгт нь хөргөж өчөөд яг 10 цаг болж байна. Тэгээд 10 цагийн үеэс л ажиллаа эхэлж байна да. Үйлчлүүлэгч маань болохоор Улаанбаатараас Хинтэд ирж байгаа хгүй. Тэгээд Хинтэд ирэх хугацаанд нь юмыг аль болох амжуулж өгөхийг эрмэлзэж байна. Яг гэвэл Улаанбаатар руу явуулна. Дахиад тэр хүндээ хүргэж өгнө. Улаанбаатарын төвжээ хоол нэр үнэхээр асуудалтай. Дээрээс нь бензин байхгүй Улаанбаатарт болон Монгол даяараа бүр тийм хязгаарлагдмал болцсон. Тэгэхээр амар хэцүү үеуд явж байгаа. Тэгэхээр айл болох эрэхт нь хүснээр нэг айтаахан гоё захиалгыг хийж өгчвөл гэж айгүй хичээж байна. За тэгээд шугамаа ашиглаад энэ маань ерөнхийдөө 20 өнгө байгаа шүү дээ. Тэгээ 20 өнгө маань ингээд хараа ийм хэлбэртэй болох байхгүй. Би ингээд ойр нөгөө барилгын цэвэрлэгээ энэ байранда жижигхэн засвар хийлгсэн байхгүй. Тэгсэн чинь шал нь ерөөсөө нөгөө юм дэвсээгүй аваачаад эмүүлстүүл хайцсан чинь шалныхан цагаан арилахгүй тэгэл өдрөлгөн бараг шахуу шал угаагаад тийч гар маань амар хуурашаад жоохон эвгүй болчиход байгаа. Ер нь л ирээд дасах процесс явж байгаа учраас бүх юм маань хуурашаад хуурай орн чинь бүр яалтчгүй хуурашдаг юм байна. Бид нар чинь Австралид болохоор бүр тос бараг хэрэгэлдэхгүй байхгүй юу? Бэси. Би анх Монголоос Австралид очичоод би тослох ямар шаардлагагүй амар гоё эдэг ижлээ. Тэгсэн чинь монголчууд аргагүй хуурай амьсгалтай юм аа. Бүр хамаг юм маань хуурашаад. Ер нь л хуурашаад л байгаа. За яах вэ гэвэл шүү дээ. Ингээд эдрийг бүгдийн шулуу айтлаар битүүлээд авчихна. Дараа нь тасалчих واخгүй. За ингээд ойцсон давууга бүгдийг ингээд нэг юм жоохон мохоо үзүүртэй шөөг мөг болохгүй шүү. Тэгвэл эвдэрнэ. Үгүй урагдана. Нэг ингээд л бүгдийг нь ирэмгийн сайн гаргаж өгөөд ингээд бэлтчих واخгүй. Ингээд энэ эргүүлэхээр ингээд гурвалжин болчихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг энэнгээр эндүүдчих. Ингээд ийм болно. Бэлдсэн давуунууд маань ер нь бол яг ийм харагдах байдал нь ийм болно. Тэгээ бүгдийг ингээд холбож ойхгүй шулуу айдлаар ийм гоё болцсон. Энийг нөгөө суур даун дээрээ тавиад тэгээд ширээд тэгэл ерөнхийдөө манай бясалгал хийхдээ суудаг. Кушн маань бэлэн болно. Өмнө хийжсэн даунаас маань харин үлдсэн байсан юм. Ийм заантай цайвар тэнийг ашиглая гэж шийдлээ.
За одоо ингээд ширээс маань явж байна. За одоо бэлэнийхаа өмгийг сонгоё гэж бодлоо. Би 3 дугаар ангийнхан охинд болохоор ийм purple ийм өнгө purple одоо нөгөө нийляга өнгөний хослол хийчихдэг юм уу гэж бодоод дандаа ягаан байдаг штэ охтууд. Тэгээд бас дандаа ягаан байхаар бас гэж бодоод л юу сонгох вэ? Ингээл хамгийн гол нь сонгох хэсэг дээр маш их цаг алддаг штэ би. Одоо жишээ нь энэ юм л да. Purple өнгө энийг нэгийг сонгочтой юм болоо. Тэгээд нөгөө охиндоо арай тонд нь болохоор ийм энэ жоохон сул болчих юм болоо. Энэ арай ийм цэцэгтэй баггүй юу? Хайж ийм давуу болсон. Энэ арай гоё содон юм байна. Надад ер нь бол 2 өнгө хэрэг болно. Тэгэхээр бэлэний хэнд нь бол 2 өнгө. Гэхдээ эмжээрт нь бол олон өнгө орно. Тэгэхээр би штэ энийг голд нь хийгээд энэ голд нь ороод энэнгээр одныхоо дэлбэнүүдийг хийлээ. Нэгэнд нь арай нэг purple энтер орсон жоохон охиндоо. Нэг нь болохоор бас юм яг цасны ширхэгтэй юм шиг юм. Гоё далайн өнгө гэх юм уу? Энэ хоёр гоё уусах юм шиг. Би тэгээд яг энэ голын амьтныг ер нь оруулж өгөх шийдлээ. Тэгэхээр энэ амьтан их чухал. Тэгэд 8 ийм дөрвөлчин. Ингээд бэлэнийхаа өнгийг шийдсэн. Нэг өнгийн ингээд энэ болохоор яг гол од хэсэг. Тэгээ энэ болохоор манжаат тэгтэн. Одоо юм уусгалтай. За нөгөө өнгө нь болохоор нар тас. Энэ нөгөөтг чинь болсон. Энийг энэ өнгөтэй. Тэгээ ямар болох нь вэ? Ил ийм болсон. Хөөхөн тийм хонгор өнгөтэй, frozen тий. Нөгөөтг нь бүр мангар зэвүүн. Нүд мүдтэй аастай. За нөгөө бясалгал хийдэг хүмүүсийн маань одоо дээр нь ингээд суугаад бясалгалаа хийдэг маань бэлэн болсон. За тэгээд цагтаа амжлаа. Дараагийнхаа захиалгын бичлэгээр уулзъя. Бай.